Монгол улсад нэг зүйл маш их шаардлагатай байгаа нь стандарт гэж ярьж байна, тийм ээ. Үнэхээр өнөөдөр бүгд найрамдах Турк улсад болсон байгалийн гамшигаас үүдэлтэй олон мянган хүний амь нас эрсдсэн энэ үйл явдал нь чанаргүй барилга байгууламж баригдсантай холбоотой асуудал үүсч. Тэгэхээр Монгол улсад бас энэ асуудалд автагдахыг үгүйсэхгүй учраас засгийн газрын зүгээс ялангуяа барилга хот байгуулалтын сайдад үүрэг чиглэлийг өгч урьдчилан сэргийлэх байгаа нөхцөлийг одоо өнөөдөр тодорхойлж гаргаж ирэх чанаргүй барилга байгууламжийн тоог олон нийтэд нээлттэй ил тод мэдээлж энэ одоо сайжруулах үйл ажиллагааг идэвхтэй явуулах нь энэ засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх маш чухал ажил байгаамаа. За үүнтэй холбоотой ярихад жишээ нь хүнсний аюулгүй байдал, эмийн хэрэгслийн аюулгүй байдал. За жишээ нь эмийн бүтээгдэхүүн өөрөө чанар стандартыг хангаж байгаа эсэх. Монгол улсад одоо хэрэглэгдэж байгаа эм нь өөрөө яг одоо тухайн өвчнийг эдгэх чадвартай тийм стандартын шаардлагыг хангасан эмийн бүтээгдэхүүн байна уугүй юу гэдэг асуудлыг засгийн газрын зүгээс бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон улсад хэрэгжиж байгаа стандарт шаардлагын харьцуултыг хийх замаар олон нийттэйгээ хамтарч ил болгож ажиллана гэж ингэж зорж байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлье.